Оройн тэргүүлэгчтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 20 цаг болж Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн эхний дугаарыг үзүүлж байна. Улсын хурлын дарга Зандаа хүүгийн инх болдын урилгаар Оросын холбооны улсын холбооны хурлын төрийн дүүмийн дарга Наришкин Монгол Улс талбай ёсны ажил хийлээ. 2015 онд Оросын холбооны улсад суралцах монгол оюутны тоо 25%-аар нэмэгдэхэр боллоо. 13 дугаар зууны Монголын эзэн төрний үеийн Чингис хааны цэргийн түшиц хотын тойр олдсонлаарах албан ёсны мэдээлэл өнөөдөр олон нийтэд цацагдлаа. Монгол-Японы археологчид энэ ажлаа хөдөлшгүй баримтаар баталгаажуулсан гэж байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Европын оронд амьдардаг еврейчүүдэд хандан Израильд нүн эрхийг уриалаад байна. Өнгөрсөн шөнөөс Украиний зүүн нутагт гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхлээд байна хэмээн албаныхан нотлоод байгаач Донбасст гал бүрэн зогсоогүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна. Чингис хааны цэргийн түшиц хотын тойр олдсон мэдээллийг өнөөдөр археологчид албан ёсоор олон нийтэд дэлгэсэн нь олонний анхаарлыг татаад байна. Олон жилийн туршид олон орны эрдэмтэд энэхүү тойрыг хайж 5 өөр газрыг магадaltaа хэмээн тооцоод байсан юм. Энэ тухай шинэ нотлого олдсон тухай мэдээллийг манай сурвалжлагч Батбаяр хүргэнэ. 1212 онд Чингис хааны шадар сайдасан Чингагийн байгуулсан хотын тойр энэ мөн гэдэгт Монгол-Японы археологчид итгэлтэй байна. Хөдөлшгүй хэмээн тэдний үзэж байгаа баримтуудын нэг нь Хятадын бомбын шашны томоохон удирдагч Чанчун бомбын тэмдэглэл юм. 1. Чингай балгасны ар өмнө талд уул байна. 2. Өмнө талд үргэлжлэх цас нуруу үүнийг алтан уул гин. 3. Хуурай газар бөгөөд бороо баг орно. 4. Баруун талд байх нуурын хөвөөнд салхийн дог биж бий. 5. Зүүн өмнө зүгийн уулын дотроос нүүрс авч болно. 6. Зүүн талд 2 булаг баруун нуур руу гол урсаж байна. 7. Балгасны өмнө авган хэмээх уул буй. Говьалтай аймгийн шарга сумын халзан ширэг. 1. Ар талд хасаг тайрхан, өмнө талд хар азаргын нуруу. 2. Өмнө зүгт алтай нуруу, мөнх цаст уул бий. 3. Говьалтайд бороо баг орно. 4. Баруун шаргын цагаан нуур, нуурын хөвөөнд сэрүүхэн салхийн толгой хэмээх цагаан шороон овгор бий. 5. Өмнө зүгийн ууланд нүүрсний ил уурхай байна. 6. Шаргын болон тагтик хэмээх 2 булаг бий. Шаргын цагаан нууранд шаргын гол цутгана. 7. Авган уулын тухай тодорхой мэдээ байхгүй байна. Чингис хаан Монголын эзэн төрнийг байгуулад Хятад, Төв Азиас, Тариачид гар урчуудыг Монголд авчирч тэдгээр хүмүүсийг Монголын нутаг дэвсгэрт байгуулсан цэргийн түшиц газартаа суулгаж ажилуулж байсан байдаг. Эдгээрийн нэг Чингис хааны цэргийн түшиц хот Чингай балгасыг Монгол-Японы хамтарсан сулгааны бичээс төслийн баг одоогийн Говьалтай аймгийн нутагт байсан гэдгийг тогтоосон байна. Чингис хааны шадар сайд асан Чингайгийн 1212 онд байгуулсан Чингай хот тал нутгийн торгоны замын түшиц газар байсан гэдгийг Хятадын бомбын шашны удирдагч Чанчун бомбын аяллаа тэмдэглэлд дурдсан байдаг. Энэ тэмдэглэлтэй одоогийн тойр байгаа газар яг тохирч байгаа хэмээн археологчид нотолж байна. Харин Чингай балгас чухам хаан байсан тодорхойгүй бөгөөд эрдэмтэд сутай уул, хасаг тайрхан уул, харус нуурын урд эрэгт байсан гэх мэтээр 5 янзын таамаглалыг дэвшүүлж байжээ. Тэгвэл Монгол-Япон хамтарсан бичээс төслийн багийнхан одоогийн Говьалтай аймгийн шарга сумын нутаг халзан ширэг хэмээх газарт байсныг нь тогтоосон байна. Хамгийн гол нотлого бол тухайн үеийн ваар савны хагархаа болон ясны үлдэгдэл олдсон. Эдгээрийг би шинжилгээнд өгөхөд он цагийн хувьд 13 дугаар зууны үеих гэж нотлсон юм а. Мөн үүнээс гадна түүхэн их сурвалж болон аялагчдын тэмдэглэлтэй харьцуулж энэ олдурууд нь Чингай хотын үлдэгдэл гэдгийг нотолж байна. Халзан ширгийн балгас болон түүний орчин тойрноос олон янзын хэлбэр хэмжээ өнгө бүхий ваар савны хагархаанууд бас малын яс тун элбэг олдож байгаа нь тэр хавьд цөөнгүй хүн ам харьцангуй удаан хугацаанд суурьшиж амьдарч байсны улмөр гэж эрдэмтэд үзэж байна. Тэндээс ийм хуужийн цэргийн зэвсэг юм уу тийм юм арай одоохондоо арай гараагүй байна. Одоохондоо хүмүүсийн одоо тэнд суурьшиж амьдарч байсан ваар юм уу сав юм уу тиймэрхүү юм олдож байна. Халзан ширгийн балгасны хэрмийн гадна тал болон уг балгасны өмнө баруун тал түүнээс баруун зүгт 2-3 км зайтай байгаа шаргын цагаан нуурын зүүн хэсгээс ваар савны хагархаанууд мөн зарим газраас эртний шаазангийн хагархаа зэрэг зүйлс олдсоор байгаа юм байна.
Энэ нь зөвхөн халзан ширгийн шорон хэрэмтэй балгас төдийгүй тэр хавийн газруудад эртнээс хүмүүс сойршин аж төрж байсны улам өргөж судалгааны багийнхан урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм байна. Манай улсын шинэ оны анхны гадаад зочин өн эртний найрсаг харилцаатай хойд хөршийн парламентын тэргүүний ажил болж байна. Оросын холбооны улсын төрийн дугмын дарга Наришкины айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааг нэг шат урагшлуулаад зогсохгүй. Мөн эдийн засаг, дэд үтс, соёл улсрал, хүмүүлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлсэн олон чухал асуудлыг хүндсэн айлчлал болсныг хоёр тал онцоллоо. Тухайлбал 2015 онд Оросын холбооны улсад суралцах Монгол оюутны тоог 25%-аар нэмэгдүүлэхээр болсон таатай мэдээг дуулгасан юм байна. Манай улс хойд хөрш Оросын холбооны улстай дипломат харилцаа тогтоогоод энэ жил 94 дахь жилтэйгээ золгох гэж байна. Улсын хурлын даргын урилгаар Оросын холбооны улсын холбооны хурлын төрийн думын дарга Наришкин анхудаа Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр улс төрийн карьераа Санкт-Петербург хотоос эхэлсэн 2011 оноос Оросын холбооны улсын төрийн думын даргаар сонгогдсон ажиллаж байгаа хүн юм а. Сүүлийн жилүүдэд хоёр орны түвшинд өндөрдөө хэмжээний айлчлалын давтамж эрс ойртож байгаа нь уламжлалт харилцаанд цаа тутгар болж ирсэн асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Богино хугацаатай хийж байгаа төрийн думын даргын айлчлал улсын хурлын дарга инх болтой хэлэлцээ хийснээр эхэллээ. Манай хоёр орны өнөөгийн харилцаа стратегийн түншлэл нь 1993 онд байгуулсан Монгол-Оросын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2009 оны тунхаг бичгийн хүрээнд байж ирсэн. За энэ түншлэлийг цаашид шинэ агуулгаар баяжуулах хоёр орны парламент хоорондын идэвхтэй харилцааг өргөжүүлэхэд энэ айлчлал чухал ач холбогдолтой гэдгийг хоёр тал хэлцээр үеэр онцолж ирсэн юм а. Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын холбооны улсын төрийн думын дарга Сергей Евгеньевич Наришкин Монгол улсын ерөнхийлөгчөд бараалхлаа. Уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч хэлбэгдэрж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путины өнгөрсөн 2014 оны 9-р сард Монгол хийсэн ажлын айлчлалын хүрээнд олон баримт бичиг гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг цаашид өргөжин хөгжихэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэсэн юм а. Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй өнгөрсөн жилийн хугацаанд нийт 5 удаа уулзсныг тэмдэглээд 2015 онд болох эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцох урилга хүлээн авсандаа талархал илэрхийлж байна гэлээ. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын холбооны улсын төрийн думын дарга Наришкинд бараалхлаа. Ерөнхий сайд сайхан бэлэг Оросын холбооны улстай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрлэн хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэггээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал яриа хэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм а. Мөн Оросын холбооны улстай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Улсын хурлын дарга инх болд Оросын холбооны улсын төрийн думын дарга Наришкин нар айлчлалын үр дүн хэлэлцээрийн хүрээнд хөндөгдсөн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж тэдний сонирхсан асуултанд хариуллаа. Хоёр орны хооронд өндөр дээд түвшинд харилцан тохиролцсны дагуу Монгол-Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг энэ онд болох дээд түвшний ажилтны үеэр байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол-Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талын хооронд яригдж ирсэн зарим тодорхой асуудлын шийдлийг урагшлуулах, хоёр улсын парламентын хоорондын харилцааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Оросын холбооны улсын хувьд Монгол улстай эртнээс уламжлалтай найрсаг харилцаатай төдийгүй стратегийн сайн түншийн харилцаатай байж ирсэн. Энэхүү харилцаа нь уламжлалтай харилцааны бааз суурь дээр олон чиглэлээр хөгжиж байгаа. Цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх түвшинд харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах боломжтой гэдгийг ч тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Монгол-Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. За үүнийг хэрэгжүүлэхийн тулд парламент, засгийн газар бүх шатандаа хамтран ажиллах шаардлагатай байгааг энэ үеэр хоёр тал хөндөж байсан юм а. Оросын холбооны улсын төрийн думын дарга богино хугацааны айлчлалынхаа хүрээнд маршал Жокийн хүчинд зэгөргөн гадаад хэргийн яамд болсон Монгол-Оросын харилцааны түүх сэдвт дугуй ширээний уулзалтанд оролцлоо.
Цаг хугацаагаар шалгагдсан найрамдал хамтын ажиллагааны Батбэг холбоо Монгол Оросын ард түмнийг холбож байдаг. Монгол Оросын харилцааны түүхийг тал бүрээсэн шүүн тунгаасан хоёр орны эрдэмтдийн уулзалтанд оролцсноор Оросын холбооны улсын төрийн дуумын даргын Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж өнөөдөр үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн грэг шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн грэг 2014 шагналыг Гацурт компани газар тариалан малажихуун салбарт нэвтрүүлсэн техник технологийн шинжилэл бүтээн байгуулалт. Дулааны 4-р цахилгаан станцын сорилгдсон хүчин чадлыг 120 мегаваттаар өргөдгөх төсөл. Хөдлийн цемент шухуу компани хуур аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус хүртээгээд байна. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрээгийн 2014 шагналыг хөгжлийн хөдөлгүүр болсон үндэсний 3 бүтээн байгуулалтад олгож байна хэмээн төрийн тэргүүн онцлоо. Үндэсний бүтээн байгуулалтаар Дулааны 4-р цахилгаан станц тодорлоо. 4-р цахилгаан станцын хувьд суурилагдсан хүчин чадлаа 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. За эднийх төвийн бүсийн цахилгааны хэрэглээний 70%, Улаанбаатар хотын Дулааны хэрэглээний 65%-ыг дангаар хангадаг станцаа. Манай улсын хамгийн том станцын өргөтгөл үндэсний бүтээн байгуулалтаар шалгарлаа. Ер нь бол одоо жишээ нь ердийн төсөл хэрэгжихэд бол 3-4 жилийн хугацаа хэрэгтэй. Бид нар бол энийг бол ерөөсөө 1 жил үйлдвэрлэлээ болсон тоног төхөөрөмжөө. 1 жил бол монтажийн ажил буюу суурилалтын ажил хийсэн. Ингээд одоо оны цаг дээр бид нар туршилтын ажил хийгдээд ингээд дуусч байна. Мөн үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрээгийн шагналыг хөдлийн цемент шухан үйлдвэр хүртлээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард үйлдвэрийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлснээр зарласан юм. Энэ жилээс эхлэн жилд 1 сая тонн буюу дотоодын хэрэгцээний 50-60%-ыг дангаар хангах болжээ. Үндэсний бүтээн байгуулалтын үндэсний банк дэмжиж хөрөнгө оруулсан байна. Монголын аж үйлдвэрийн түүчээ болсон 30 жилийн түүхтэй хөдлийн цемент шухан үйлдвэрийн хамт олонны хүч хөдөлмөрөөр ийм бүтээсэн. Энэгээр л онцлогтой манай үйлдвэр байгаамаа. Төсөл маань нийтдээ 1.8 жил дотор бол хийгдсэн богино хугацаанд нийтдээ 1500 хүний оролцоотойгоор ингээ бүтээгдсэн. Одоо нийтдээ бол 33 объект 80 мянган метр квадрат ийм том зогслуур болж чадсан. Ийм том бүтээн байгуулалт болж чадсан. Эрчим хүч барилгын салбараас үндэсний бүтээн байгуулалтын эзэн тодорсон бол уламжлалт хөдөө аж ахуйн салбараас мөн Гацурт компани шалгарлаа. Гацурт компани газар тариалан мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник технологийн шинжилэл бүтээн байгуулалтыг инх үнэллээ. Монгол улсын дотоодын хэрэгцээний 10%-ийг бид нар үйлдвэрлэж байна. Төмс хүнсний ногоон дээр 10% үйлдвэрлэж байна. Улаан буудаан дээр 10% үйлдвэрлэж байна. Товчоор хэлэх юм бол Монгол улсын 3 сая иргэний 600 мянган хүний махтай, сүйтэй, горил будаатай байлгах ажлыг хийсэн. Шагнал гардуулах ёслын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж хэлсэн үгэнд Монгол улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцид шин жишг гаргаж, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтууд морин жилдээ өрхөө татаж үүдээ нээлээ. Цаашид дэлхийн хэмжээний бүтээн байгуулагч болохыг хүсье хэмээн ерөөсөн юм а. Дундгуу аймгаас 6 хүн улсын сайн малчин цол хүртлээ. Сайн малчдын шагналыг Монгол улсын ерөнхий сайхан бэлэг өнөөдөр гардуулан өглөө. Засгийн газар морин жилд хөдөө аж ахуйн салбарт гаргасан ололт амжилтыг нь харгалзаж 70 малчинд улсын сайн малчин цол олгохоор шийдвэрлээд байгаа юм. Тухайн шагналыг Дундгуу аймгаас малчин Дашчамц, Жаргал сайхан, Адиа Дорж, Цэнд баяр, Мишиг Таяа, Эрдэнэ баяр нар хүртээд байна. Улсын сайн малчдын шагналыг засгийн газрын тэргүүн гардууллаа. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цагуурын эрсдлийг гар цохиролгүй даван туулж, нутаг орон айл сахалтынхаа малчин төмөнд үлгэр дуурайд болсон гэж тухайн малчдыг засгийн газар үнэлж байна. За би одоо 30 гаруй жил мал болж байна да. Миний өгөөцөг гончгож хүн байсан. Тэр 1940 хэд онд улсын сайн малч яваад Сталингийн 70 жил байд бэлэг ирсэн тийм буурлуу хүн байсан юм байна. Сайхан түүх байна да. Тэгээ би тэр өгнөөс хойш одоо 70 хэдэн жил энэ улсын сайн малчин гэдэг эрхэм сайхан хүнтэй солыг хүртсэн дэмэс туйлыг баяртай. 40 жил мал дагалаад 16 тараас эхэлж адуу маллаад дуу бол их сайхан юм тийм шүү дээ. Хоторт явж явахад ч нэ олоо тэгээд л сайхан даа юм адуу гэж. 30 жил мал болж байна да би. Энэ жил 2800 гаруй мал тоглуулсан. 2-10 гаруй жилээр нь отор нүүдлээгээд энэ Дорлговын айрыг сайхан дулаан 70 жаргалан сумдын нутгаар нутгалж байна.
За статистикийн байгууллагын мэдээлэлээс үзвэл 2014 онд малын тоо толгой 51 сая хүрсэн байна. За энэ нь өмнөх оныхоос 6.8 сая толгоогоор өссөн гэсэн үг юм. За харин малчин өрхийн тоо 2007 Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос олгодог хөлбөрийн хүний төлөө шагналын эзэд өнөөдөр тодорлоо. Энэ шагналыг салбар байгууллага хамт олонныхоо нийтлэг эрх ашигыг хамгаалах чиглэлээр үр хүрээлтэд ажилласан үйлдвэрчний эвлийн ажилтнуудыг шагнадаг юм байна. Иргэдийн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж тэдний амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө ажиллах үүрэгтэй байгууллага бол үйлдвэрчний эвлэл. Өнөөдөр энэ салбарт хөдөлмөр бүтээлээрээ бусдайгаа манлайлсан үйлдвэрчний эвлийн шилдэг ажилтнууд хөдөлмөрийн хүний төлөө шагналыг хүртлээ. 1994 оноос одоо ажил амьдралынхаа зам мөрийг ихснээс хойш 20 гаруй жил болж байна. Үйлдвэрчний байгууллага бол их буянтай хүний төлөө одоо сайн үйлсийг хийж удаг ийм цагаан мөртэй ийм сайхан ажил. 80-ад айлд орон сууц барьж өгсөн, за өөрсдийн 2 жобсыг ажилтнанд оруулсан, 3 сайхан үйлдвэрээ одоо ажилтнанд орууллаа. За мөн одоо хүмүүсийн төлөө өнгөрсөн жил бид нар спорт цогцлбороо ажилтнанд оруулсан ийм одоо сайхан ажил хийсэн. Энэний маань одоо үршим өнөөдөр одоо над ингэж сайхан нэртэй хүнтэй шагнал болон ирж байгаа явдалд манай хамт олон маш их баяртайгаар хүлээж авч байна. Боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахын зэрэгцээ багш нарын нийгмийн асуудал сайн сайхны төлөө үйлдвэрчний ажлаа бол чиглүүлж ирсэн. За үүний үр дүнд бол бас манай Хэнтийн аймгийн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв бас үйлдвэрчний байгууллага удирдлагууд нь байнга дэмжиж ажилтныхаа нийгмийн асуудлын олон асуудлыг шийдвэрлэж ирсэн байна. Аливаа байгууллагад ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийн нийтлэг эрх ашигыг хамгаалж хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж байх үүрэгтэй хүмүүс үйлдвэрчний эвлэлээ. Өнөөдөр чагнагдсан эдгээр хүмүүст Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хамт олонныхоо нийтлэг эрх ашигын төлөө цаашид улам хичээн ажиллах итгэл хүлээлгэж байна гэж хэлж байсан юм а. Сүүтийн Монгол аян мэдээллээр цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. Улаанбаатар хотын иргэд өөрч шаардлагатай сүүсүн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ дөнгөж 57%-ийг л авч чадаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч Захааг Элбэг доржийн ивэлдор өнөөдөр Сүүтийн Монгол үндэсний аяныг өрнүүлж эхэллээ. Энэ аяны хүрээнд нийт ард иргэдийн дунд сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Өнөөдрөөс эхлэн 4 сарын хугацаатай зохион байгуулах энэ аяны зорилго нь ард иргэдийг эх орны сүгээр үйлдвэрлэсэн олон төрлийн сүүсүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж хөвшин эрүүл сарвал амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм байна. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь сүү цагаатай хүний бие махбод зайлшгүй шаардлагатай шим тэжээлт бодис болох уураг, нүүрс ус, тос болон амин дэм эрдэс бодис нь сүү цагаатайд хамгийн зохистой харьцаатайгаар агуулгаддаг байна. Сүүн чи ер нь нийтдээ 100 гаруй химийн нэгдэл бодис агуулгаддаг. Хүнд хэрэгтэй бүх юм ерөөсөө ганц хүн ч биш. Угаасаа ер нь сүүн тэжээлтэн амьтанд хэрэгтэй бүх юм сүүнд байдаг. Сүү бол ер нь юугаарч үл орлогдох биологийн ач холбогдолтой юм бүтээгдэхүүн. 2015 онд Монгол Улсын нийт хүн амын сүүсүн бүтээгдэхүүний хэрэгцээ шингэн сүүнд шилжүүлснээр 460 сая литр байна. Улаанбаатар хотын нэг хүнд ногдож байгаа сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээ 90 кг байгаа нь шаардлагатай хэрэгцээний дөнгөж 57.3%-тай тэнцэж байна. Сүүтээ Монгол үндэсний аяны хүрээнд сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжсэн төрийн бодлого чирэгдэх юм байна. Сүүний фермерийн аж ахуйнууд бол бас нээлттэй хийж байна. Томоохон хэмжээний нь бол 4, за фермерийн хэмжээнд 16 гэдэг ингээ нэлээд хэдэн аж ахуйн нэгжүүд бол хөнгөлөлттэй зээл аваад үйл ажиллагаа нэгдээд ингээ явж байна. Цаашд бид нар импортоор оруулж ирж байгаа хураа сүг орлох дотоод одоо шингэн сүү үйлдвэрлэх, за мөн цаашлбал хураа сүү үйлдвэрлээд экспортод гарах хэмжээнд нь хүртэл бас бид нар дэмжих тийм бодлогыг барьж байна. Аянд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын зарим яамд болон харийн агентлагууд, олон улсын байгууллага, сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдгээд маш олон байгууллагууд нэгджээ. Эхний ээлжинд энэ аяныг Улаанбаатар хот болон Төвийн бүсийн аймагуудад өрнүүлэхээр болжээ. Монголын үндэсний уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын цагдаагийн газар яаралтай төргөн тусламжийн төв зэрэг байгууллагуудаас жолооч ард иргэдэд санам сэрэмжлүүлгийг хөргүүлж байна.
Жил ирэх бүр сар шинийн баярын үеэр зам тээврийн осол гэмтэл гарах нь ихсэж байгаа учраас энэ жил холбогдох байгууллагууд уртсгасан цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. 2013 оны 2 сард зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой нийт 3700 орчим дуудлага мэдээлэл ирж байсан бол энэ тоо 2014 оны 2 сард 6800 шахан болж нийт 84.3% өссөн байна. Мөн сар шинийн баярын үеэр гарсан зам тээврийн ослын улмаас 2013 онд 8 хүн нас орж байсан бол өнгөрсөн жил 9 хүн нас оржээ. Энэ бүх зам тээврийн осол гэмтэл үндсэндээ нийт хөдөлгөөнд оролцогчдын сахилах хариуцлагагүй байдлаас шалтгаалж байгаа гэж замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тээврийн хэрэгслээ жолоодох үе хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа байдал, согтруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодж байгаа байдал, энэ зүйлүүдээс болоод байгаа гэдэг нь судалгаагаар харагддаг юм аа. Тийм учраас нийт хөдөлгөөнд оролцогчдоо энэ баярынхаа өдрүүдээр ийм төрлийн зөрчил дутагдал битгий гаргаарай. Энэ цагаан сараа хар сар болгочих үе гэсэн сэрэмжлүүлгийг бас давхар хүргэж байна. Шинийн 3-4-ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрсд нэмэгддэг, үүнийг дагаад хурд хэтрүүлэх, согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоо барих зэрэг зөрчлүүд орон нутгийн замд нэмэгдэгэ. Энэ жилийн цагаан сараар зарим нутгаар цасан шуурга шуурч хүүтрэх төлөвтэй байгааг цагуур орчны шинжилгээний газраас мэдээлсэн тул хөдөө орон нутгийн замд учирч болоход болзошгүй эрсдлээс сэргийлэхийг мөн анхаарууллаа. 2 сарын 18-наас 20-ны өдрүүдэд төвийн нутгаар болон зүүн нутгаар, баруун нутгаар 18-аас 20 м/сек-ийн засан болон шорон шуургатай баярын өдрүүд өмнөх жилээс хүүтэн байна. Энээс шалтгаалж одоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гарч тухайн одоо зорчигч нар маань одоо замдаа осгох, эндэх үзэгдлүүд гарах магадлалтай байна. Орон нутгийн замд хөдөлгөөнд гарах, орон нутгаас Улаанбаатар чиглэх хөдөлгөөнд гарах гэж байгаа жолооч бүрэн бус одоо тээврийн хэрэгсэлтэй битгий гараарай. Хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж нийтийн тээврийн үйлчлэгэнд гараарай гэдгийг бас хэлмээр байна. Сар шинийн баяраар иргэд ойр дотны болон гэр бүлийнхэнтэйгэл учран золохоор зорин очдог, хамгийн дотны хүмүүсийн амнаас эрүүл мэндийг тээж яваа учир тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг анхаарч болзошгүй эрсдлээс сэргийлэх бүх талын арга хэмжээг авсны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулж байна. Цагаан сараар хоол хүнсээ тохируулан хэрэглэхийг олон нийтэд анхааруулахаар эмч мэргэжилтнүүд хэвлийн бахурал зарлан уралдууллаа. Цагаан сараар нийт эмнэлгүүдийн ачаал 2 дахин нэмэгддэг болохоор тэд ийхүү сэрэмжлүүлж байгаа юм байна. Цагаан сараар нэг хүн өдөрт 3 айлд орлоо гэж бодоход дунджаар 4000 ккал илчлэг авдаг. Ингэснээр тухайн хүн хагас килограммаар жин эмч байна гэсэн үг. За энэ бол зөвхөн бууз, нийслэл салаад архины хэмжээг л тооцоод гарах тоо. Жин нэмээд ч зогсохгүй, энэ нь эргээд олон өвчний шалтгаан болдог гэж байна. Ялангуяа цэснээр улчирхан өвчлөл бол бусад одоо саруудтай харьцуулахад цагаан сарын баярын үеэр бол одоо 2 дахин нэмэгддэг байгаа. Ямар сөргөн? Энэ үл ерөнхийдөө бол цэснээр улчирхан замын өвчин бол хүндрэх, амнасаа алдахад одоо бас тодорхой хуваар одоо нөлөөлдөг байгаамаа. Монголчууд баяр ёслолын үеэр огт амсахгүй байх боломжгүй. Гэхдээ эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар нэг хундаг буюу 40 мл-с хэтрүүлж болохгүй. Элэгний хатууралтай ямар нэгэн архаг хууч өвчтэй хүн энэ хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх юм бол өвчин хуучин сэдрэх эрсдэл өндөр байдаг юм байна. Одоо олон өдөр дараалуулан уусан тохиолдол тийм ээ одоо бид нэр сайн мэдж байгаа элэгний одоо хорт хавдар элэгний одоо өрөвсөлт өвчнүүдээр өвдөх магадлал эрсдэл маш их ихсдэг. Монголчуудын дийлэнх нь элэгний өвчлөлтэй, дээр нь насанд хүрэгчдийн тал хувь нь илүүдэлжин тархалттай байгаа. Тиймээс арх дарс өөх тостой хоолыг нэг доор хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсан юм а. Монгол Улсын ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллалаа. Өмнөговь бол уул уурхайн хөрөнгө оруулалтаар өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд хүрч чадсан цорын ганц аймаг. Үйлдвэрлэл худлаа эрүүл мэндийн боловсролын салбараа улсын гар харалгүйгээр хөгжүүлж чадснаа ерөнхий сайдад танилцуулж байсан юм а. Энэ бол Далан задгад хотын Далан булаг цэвэр усны үйлдвэр. Орон нутгийнхаа төдийгүй ой толгой уурхайчдад цэвэр ус нийлүүлдэг. Одоо өвлийн цагт өдөртөө 500 гаруй литр цэвэр ус үйлдвэрлэдэг нийтдээ 11 хүн ажилладаг гэж танилцууллаа.
Дараагийн төлөвлөгөө юу байна? Дараагийн төлөвлөгөө бол одоо энэ юу гоёо гэд манай өмнө говьд одоо ургадаг нэг юу сайхан жимс байдаг. Тэгээд тэргээр чихэр усны өвстэй хандлаад юу нэмэх санаатай байгаа. Тэрэндээ бол 180 м квадрат талбайтай бариад ашиглалтанд оруулсан байж байгаа. Одоо компаниуд энэ бүтээгдэхүүнээ аваад ерөнхийдөө борлуулалт бол гайгүй яваад байгаа юу? Тийм, борлуулалт гайгүй байгаа. Ерөнхийдөө гол төлөв оюу толгой хүннүү ресурс юу баруун наран хишиг ариун гэдэг гэх мэт компаниудад ганцаараа энд ус үйлдвэрлэж байна уу? Аймгийн төв дээр. За яг анхандаа бол автомат савлгаатай үйлдвэрүүд бол хамгийн анхных нь байсан. Ерөнхийдөө сүүлийн бол 2 үйлдвэр нэмэгдсэн байна. Говийн өнгө төрхийг шингээсэн шинэ ундаа үйлдвэрлэхийн тулд одоо эдний үйлдвэрт дахин шинэ өргөтгөл 250 сая төгрөгөөр байгуулах шаардлагатай. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл хүслээ өмнө нь банкны зээлээр бизнесээ эхлүүлж ирсэн байна. Арилжааны банкнаас 1.8% авахаар 5 жилийн хугацаанд эргүүлээд төлөхөд 113 сая төгрөг зөвхөн хүнд нь өгч байгаа байхгүй. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр одоо санд хамрагдах юм бол одоо тэр бол бараг 3 дахин багаснаа гэсэн үг. 70 задгад хотод энэ жил битүү зах дахин нэгээр нэмэгдсэн байна. Тавилгын дэлгүүртээ байсан эхнэр нөхөр 2 тэрбум төгрөгийн зээл авч шин зах байгуулснаа танилцууллаа. Аймгийн төвүүдийг битүү захтай болгох засгийн газрын санаачлагыг заавал төрийн оролцоогүйгээр өөрсдөө хувь хүмүүс дэмжиж ажиллаж байгаад ерөнхий сайд тэдэнд талархал илэрхийлж байсан юм а. Бизнес эрхэлдэг хүмүүс худалдааны захад өгүүлэгдэж байсан хоосон орон зайг олж харан зах байгуулахар болсноо хэллээ. Манай малчдыг одоо бид нар өөрсдөө өдөртөө ирээд бүтээгдэхүүнээ борлуулад гардаг бас байж болно гэж байгаа байхгүй. Тиймэрхүү чиглэлээр тэгээ аймагтаа байгаа. Хэд орчмоор төрөслөгдөөр Ер нь 20,000 гэж байна. Тий. Боломжийн он гэж харж байгаа. Ер нь арай хямдхан гэж. Харин дараа нь ерөнхий сайд сургууль эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Өмнө говь аймаг өнгөрсөн жил эмэгтэйчүүд хүүхдийн 50 ортой шин эмнэлэгтэй болсон. Аймгийнхан төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөгийн Монголд 2хан байдаг компьютер томографи аппарат шинээр ашиглалтанд оруулжээ. Манайх 11 сард тавьж гисэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэгээд тавьснаас хойш 230 хүн орчоод байж байна. Жилийн өмнө энэхүү эмнэлгийг ашиглалтанд орж байхад Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын 3 сая дахь иргэн төрөх болтугай хэмээн туу цайчлах үедээ өрөөж байсан юм а. Өрөөлөөр болж энэ шинэ эмнэлэгт Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн одоо бүстэй төдийгүй улсдаа тэргүүлэх эмнэлэг болгох зорилготой гэж бүсийн онцлогоо эмчилгээний төвийнхэн хэлж байлаа. Өмнө говь аймаг зөвхөн эмнэлэгтэй 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэ аппарат авснаар бүсийн олон иргэд хот орж онцлуулах мөнгөө хэмнэсэн. Дээр нь гадны иргэд уул уурхайн ажилчид нэг удаа онцлуулахад 350,000 төгрөг төлнөгээд хөрөнгө оруулалтын үр өгөөж нь аймагт ороод эхэлжээ. Яг ингэж бусад аймагуудаа хөгжүүлэхийн тулд Монгол улс эдийн засгийн тэлэх шаардлагатай байна гэж Монгол улсын ерөнхий сайд Өмнө говийн иргэдтэй уулзах үеэр хэллээ. Монгол улсын эдийн засагт том нөлөө үзүүлэх 2 ч том орд Өмнө говьд бий. 2008 онд Өмнө говь аймгийн орон нутгийн төсвийн орлого 13.7 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 109.4 тэрбум төгрөг болж 8 дахин өссөн. Үүнээс 75 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлж байжээ. Тэгвэл 2014 онд төсвийн орлого нь 74.3 тэрбум төгрөг болж даруй 35 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнээс дөнгөж 7 тэрбумыг улсын төсөвт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол улс Өмнө говь аймагаас авдаг төсвийн хөрөнгө оруулалт 2 жилийн дотор 10 дахин буурсан гэсэн үг. Одоо Өмнө говь хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаа зогсоосон. Тухайлбал 3 тэс сум буюу аялал жуулчлалын төв болсон сумаа аймагтайгаа 300 гаруй километр автоцамаар холбох ажил нь хойшилж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчтэй ч дэмжих дэмжлэгүүд зогссон. Улс яг л үүнтэй адил хөрөнгө оруулалтанд хавчигдаж эхэлсэн. Ерөнхий сайд ийм бодлого баримтлана гэлээ. Бид нар бол бас энэ том төсөл хөтөлбөрүүдийг бол хөдөлгөж чадвал одоо жишээл бүх юм хоорондоо холбоотой. Оюу толгойн төсөллийн 2 дугаар үе шатн дээр газар доорх нь хөдөлж чадах юм бол 5-7 цахилгаан станц баригдах болцсон гарна. Яагаад тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын шууд 5-7 цахилгаан станц хөдлөх юм бол манай бусад цахилгаан станцууд хөрөнгө оруулах одоо болцоо гарна. Тийм учраас том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөе, явуулъя. Дээрээс нь мөнгө олох бүх боломжоор бол ажиллая. Эдийн засгаа тэлэх гэж оролдъё. За энэний тулд бол засгийн газар бол бас нэлээд тийм штабын маягийн зохион байгуулалтаа шуурхай ингэж ажиллахаас өөр аргагүй болж байна.
Эдийн засгад тэлэх нь хүн бүрт хөдөө малаа малж байгаа малчинд ч гэсэн нөлөөлнө. Гэхдээ энэ нөлөөллийг халамж хэлбэрээр бус үр ашиг хэлбэрээр түгээх нь гол зорилго байх ёстой гэж хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө зэрэг халамж тэтгэмж асуусан иргэдэд ерөнхий сайд хариуллаа. Бидний бол хувьд бол алдаа оноо бол байнга л гарч идэг. Тэгээ өнгөрсөн жилүүдэд гаргасан алдаанаас сургамж аваад дахиж ийм зүйл гарахгүй байх талаар бас өмнө говьчууд маачсан бас нэлээд сургамж авсан баг. Юм одоо эд бужигнж байхад, эд жигдэрч байхад бас ямар боломжууд гарч ирж байна. Дараа нь ингээ хомигдоод ирэхээр бас ямар нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг бол та бүхэн өөрсдөө бас сайн харж байгаа бах. Аймгийн хувьд, улсын хувьд ч гэсэн тэр энэ асуудлууд бол үндсэндээ бол шийдэгдээд явах байхаа гэж ингэж бодож байгаа юм аа. Хөрөнгө оруулалтын үр ашгаа хурдан хугацаанд өгөх үйлдвэрлэгчдийг засгийн газар дэмжих бодлого баримталж байна. Тэр дундаа хийж байгаа ажил нь тодорхой, ойлгомжтой улсын төслүүдийг дэмжинэ гэж аж үйлдвэрийн сайд энэ үеэр хэллээ. Тэр залуу 250 саяар одоо өргөтгөл хийх хэрэгтэй байна гэж байна. Би тэр үл мэдэх махны чинь оронд махын үйлдвэр гэдгийг чинь оронд харин би тэрийг чинь дэмжинэ. 250 саяын төслөө хийгээд тэр би дэмжиж өгье гэсэн. Энэ бол бодит ажил юм гэж. Түүнээс ч одоо бид нар төсөл нэрийн дор баахан цаас үлдээд цаасыг дахиад мөнгө болгож эргэлдүүлдэг энэ хорт зуршлаасаа монголчууд бид нар салах ёстой. Хөрөнгө оруулалт сайжрахын хэрээр орон нутагт ажиллах залуучууд их байгаа нь ажиглагдлаа. Өмнө говийн хаанч хүний нөөцийн дутагдалд орно гэж байхгүй. Нийслэл төдийгүй гадаадд ихтэй сургууль төгссөн ч нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх дуртай гэж залуучууд нь ярьлаа. Учир нь тэнд мөнгө байна, зах зээл байна. Өсөж дэвших ирээдүй харагдаж байна. Хүн амын нас баралтын 3 дахь гол шалтгаан нь осол гэмтлээс үүдэлтэй. Гэтэл дөнгөж сургуулаа төгссөн 2 жилийн эмчлэх хэрэгтэй залуу эмч нар энэ салбарт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл яралтай тусламжийн тухай цөөхөн цагийн лекц сонссон тэд ажлын фронтонд мэдхгүй чадахын зовлонтой тулгардаг. Тиймээс яралтай тусламжийн чанарыг сайжруулахын тулд анагаахын сургуулиудад энэ төрлийн хичээлийн цагийг нэмэгдүүлж нэгдсэн нэг хөтөлбөртэй болгох ажлыг эхлүүлсэн байна. Яралтай тусламжийн эмч 60 секундэд багтаан өвчтнөө оншилж чаддаг байх учиртай. Олон улсад ч яг энэ зарчмаар ажиллаж өндөр хэмжээнд бэлтгэсэн мэрэгжлийн хүмүүс яралтай тусламж үзүүлдэг байна. Гэтэл манад эмчийн диплом дөнгөж өвөртөлсөн туршлагагүй эмч нар яралтай тусламж үзүүлж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлэх шалтгаан болдгоо. Яралтай тусламжийг цаашдуул хөгжүүлэхэд бол бага курсээс нь тодорхой хэмжээний тийм амьлуулах зураг тусламжийн заагаад төгс курстай бол тийм лавшруулсан тусламжийн илүүтэй заавал илүү манай суралцагчд маань илүү чанартай тийм чадвартай эмч хэрэгжилтэн бол төгсгөлөө гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд 10-аас илүү сургуульд эмч бэлтгэдэг. Гэхдээ энэ бүх сургуульд нэгдсэн нэг хөтөлбөрөөр яралтай тусламжийн хичээл заадаггүй. Төгсөх дамжаанд нь цөөхөн цагаар заасан болоод дүгндэг байсан. Харин 2014 оноос эхлэн яралтай тусламжийн чиглэлд мэргэшсэн эмчийг бэлтгэж эхэлсэн байна. Анагаахын сургуулиуд бид нар өнөөдөр 5 сургууль курст орж байгаа тэр хичээлийг одоо 1-2 дугаар курст нь байдаг юм уу те. Яг яралтай тусламжийг мэргэжлийн төвшөнд үзүүлэх энэ хүмүүсийг одоо мэргэшүүлэх тэр сургуулийн хөтөлбөрийг одоо нэгдсэн төвшөнд хүргэх олон улсын төвшөнд одоо ойртуулах гаргаж байгаа мэргэжлүүд маань одоо эмнэлгийн яралтай тусламжийг мэргэжлийн хувьд үзүүлж чаддаг тэр боломжоор хангах. Яралтай тусламжийн салбарт эмч мэргэжилтнүүдээс гадна багаж хэрэгсэл тоног төхөөрөмж хангалтгүй байдаг. Өмнөд Солонгос улс гэхэд зам тээврийн осол гаргасан жолоочоос авсан татврын мөнгөөр яралтай тусламжийн салбартаа хөрөнгө оруулалт хийдэг. Яг ийм байдлаар төрийг хүлээлгүй яралтай тусламжийн үйлчилгээгээ чанаржуулах боломж байдаг байна. Солонгос улсад нийт тохиолдож байгаа автослоос ирсэн хүмүүсийн одоо 80% аврах боломжтой гэсэн тоо баримтыг дэлгэж харуулад ингээд энэ дүрм зөрчсөн жолооч нараас болж энэ хүмүүс ирсдэж байгаа гэдэг энэ жолооны замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч нарын торгуулийг нэмэгдүүлээд энэ торгуулийн ихэнх хэсгийг яралтай тусламжинд зарцуулснараа одоо Солонгос улсад бол зам тээврийн ослоор одоо ирсдэж байгаа хүмүүсийн 20%-ийг аврах боломжтой гэсэн тоо дэлгэгдэж байна. Тэгэхээр Эмч мэргэжилтнүүдийг хангалттай бэлтгэж хичээлийнхэн цагийг нэмээд яралтай тусламжийн чанар сайжрахгүй. Гамшигын үед анхны тусламж үзүүлэх чадвар эргэн бүрт байх учиртай. Өөрөөр хэлбэл цаг алдалгүй анхны тусламж авсан хүний амьдрах боломж 20% хүртэл нэмэгдэх боломжтой юм а. Монгол улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ энэ өргөн удам нутгийн ихэнх хэсэг цөлжилт бэлчээрийн доройтолд өртөж байна гэж судлаачид үздэг. Тухайлбал бэлчээрийн газрын сулгааг эрчимжүүлж бэлчээрийг зөв ашиглах бодлого үйлэгдэж байна.
Тэгвэл өнөөдөр хөдөө аж ахуйн их сургуульд бэлчээрийн газрын судалгааны лаборатори нээглээ. Энэ лаборатори ямар судалгаа хийхийг бид тодруулсан юм аа. Хөдөө аж ахуйн их сургууль бэлчээрийн газрын судалгааны лабораторитой боллоо. Энэ лаборатори манай улсын байгаль цагуурын өөрчлөлт, цүлжилт, малын тоо толгойн өсөлт зэрэг нөлөөнөөс үүдэлтэй бэлчээрийн дороотол болон бэлчээрийн нөөц үр ашигыг судлах юм байна. Манай Монгол улсын маань нийт одоо 112 сая бэлчээртэй гэж ирдэг. Тэгээд нийтдээ Монгол улсын маань энэний одоо бэлчээрийн газрын маань ер нь нэг 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар одоо дунд тийм ээ их хэмжээний ямар нэгэн байдлаар доройтсон гэсэн судлаачдын тоо баримт бол байдаг. Манай лаборатори болон манай одоо яг бидний энэ профессорын баг судлаачдын маань төвшөнд бол нийтдээ ногоон алт төсөлтэй хамтраад бол нийтдээ нэг 60 гаруй сумд бол судалгаа шинжилгээ хийж яг иргэдийн оролцоотой бэлчээр зохион байгуулалтын төлөвлөлтийг хэрхэн яаж хийх вэ гэсэн арга зүйг эзэмшүүл даамлуудаа чадахжуулах ийм л зорилттой судалгаа хийж ер нь хамрагдсан да. Хөдөө орон нутагт бэлчээрийн асуудлыг газрын даамал хариуцдаг. Газрын даамлууд болон энэ чиглэлийн судлаач оюутнуудад зориулсан бэлчээрийн лаборатори инх ашиглалтанд орлоо. За мөн энэ өдөр хөдөө аж ахуйн сургууль Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөлтэй хамтран Америк, Европын ихтэй сургуулиудын сургалтанд ашигладаг бэлчээрийн менежментийн чиглэлийн сурах хүчгүүдийг монгол хэл дээр гаргах төслийг эхлүүлээ. Дэлхийн улс орнуудын туршлагыг монголчуудын бэлчээр нутгаа ашиглаж ирсэн олон зуун жилийн уламжлалт арга ухаантай хослуулан хэрэглэх нь Монгол орны бэлчээрийн менежментийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж судлаачид үзэж байна. Одоо та бүхний анхаарлыг манай орчуулагч редактор Төвшин Жаргалын бэлтгэсэн дэлхийн мэдээнд хандуулъя. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Даны нийслэл Копенхагены кафе болон еврейн сүмд гал нээсэн этгээдийн хэн болохыг нь тогтоогоод байна. Даны цагдаагийнхны мэдээлснээр энэ халдлагуудыг тус улсын иргэн 22 настай Амар Ал Хусейн үйлдсэн байна. Тэрээр мөн өмнө нь эрүүгийн хариуцлага татагдж байсан болохыг нь тогтоогоод байна. За энэ хооронд Парис дахь Дани элчин сайдын хамны гадна Копенхагены халдлага дуртаж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж данчуудтай хамт байгаагаа илэрхийлэхсдийн жагсаал цуглаан болсон байна. Энэхүү эмгэнлийн арга хэмжээг зохион байгуулагчид Европчуудад үгүй дэлхийн нийтээр хит аврагчдын эсрэг тэмцэж ардчлалын үнэт зүйлсийг үүсгэгчдийн эсрэг нэгдэж нэгтрахыг уриалж байсан юм а. Өнөөдөр хүмүүс еврей байсныхын төлөө сэтгүүлчдийг үг хэлэх эрх чөлөөг дэмжснийхэн төлөө амиа алдаж гэмтэн шархтаад байна. Данганц Франц, эсвэл Дан, Англид гэлтгүүгээр бүх улс орнуудад еврейчүүдийг ялгуурлан гадуурх үзэл терроризмын эсрэг дуугарч босох хэрэгтэй гэж би бодож байна. Бид Европт яран дэлхийн нийтээрийн аржлыг нухчин дарах гэсэн жихадуудын эсрэг зогсох ёстой. Францын ард түмэн бидэнтэй эв санаа нэг байгаагаа ийхүү илэрхийлж байгаа нь миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд манай элчин сайдын яамн дээр ирж эмгэнлэн илэрхийлсэн. Тэр Франц улс 2 дахь удаагаан гүнээ цочролд орлоо хэмээн мэдгдсэн нь Франц Дани улс огтхонч ялгаагүй илэрхийлж байна. Копенгагенд өнгөрсөн 2 өдөрт халдлагын уршихаар 2 хүн амь насаа алдаж 5 хүн гэмтэж шархсан юм. За мөрдөгчд энэ халдлагуудыг үлдсэтгээд Парис дахь халдлагыг дуурайсан байх талтайг үгүйсэхгүй байна. Тэрээр 2 ч зэвсэгтэй байсан бөгөөд үг хэлэх хэрэгчлөөний тухай хилцүүлэг болж исэн кафед халдахдаа ашигласан винтобог нь гэрээс нь илрүүлжээ. За энэ хилцүүлэгт Францын элчин сайд Мухаммед Зунчийн шог зургийг зурсан Ларс Вилкс нарын 20 гаруй хүн оролцож байсан юм байна. Гэмт этгээд нийтдээ 40 гаруй удаа бууцсныхаа дараа ойролцоох еврейчүүдийн сүмрүүд арьж хамгаалтын албаны ажилтны амийг хөнөөсөн юм а. Өнөөдөр Дани иргэд халдлагад гарсан кафе болоод еврейн сүмд олноор очиж амь алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөцгөөсөр байна. Израиль ерөнхий сайд Биньямин Нетаньяху Европын орнуудад амьдардаг еврейчүүдэд хандаж Израильд нүүн ирэхийг уриалаад байна. Тэрээр Копенгагены еврейн сүмд гарсан халдлага бол сүүлчийнх нь биш хэмээн болгоомжилж байгаагаа инхүү илэрхийлсэн юм. Израилийн засгийн газрын тэргүүн Дани нийслэлүүдэд гарсан халдлагыг лалын эд даврах үзлийн илэрхийлэл хэмээн нэрлсэн байна. За мөн Израиль еврейчүүдийг түүхийн их орондоо ирэхийг уриалаа зогсохгүй олноороо цагаачлан ирэх хүмүүсийг хүлээн авах бэлтгэл хангаж эхлээд байгааг ч зарласан юм а. Израилийн засгийн газрын тэргүүн мөн өнгөрсөн 1-р сард Парис туссан халдлагын дараа ийм уриалга гаргаж ирснийг хэвлэлүүд энэ үеэр сануулж байна. Өнгөрсөн шөнөөс Украиний зүүн нутагт гал зогсох тохиролцоо хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд Донбассын нөхцөл байдал аажмаар тогтворж байна. Үүнийг Украиний цэрэг армийн төлөөлөлт төдийгүй орон нутгийн иргэдэж нотолж байна.
Өчигдөр Оросын холбооны улс Франц, Герман, Украины төр засгийн тэргүүнээр утсаар ярилцсны дараа Францын ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдээлэлч энэ тухай дурдсан байна. Гэхдээ Донбасст бүрэн гал зогсоогүй. Украины цэрэг армийнхны хяналтанд байгаа Дебальцево хотын орчимд байдал тайван бус байгааг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид мэдээлж байна. Өчигдрийн тухайд тулаан үргэлжилж байсан учраас олон улсын ажиглагчид тус хот руу нэвтэрч чадаагүй байна. Орос улбаны улс Франц, Герман, Украины удирдагчид утсаар ярилцах үеэрээ хэсэг газруудад гал зогсоох тохиролцоо инхүү үйлчлэхгүй байгааг ойрын хугацаанд зохицуулах хүчин чармаалт гаргахаа баталцгаасан байна. За мөн олон улсын ажиглагчдад гал зогсоох дэглэмд хяналт тавих боломж олгоход анхаарч ажиллахаа илэрхийлцгээжээ. Донбасст гал зогсоосноос хойш энэ бүс нутагт Украины цэрэг армийнхан гарц хохирол амсаагүйг Украины үндэсний аюулгүй байдал батлан амлах зөвлөлийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Зүүн Украины байдал бүхэлдээ тогтворж хандлагатай байна. Донецк, Луганскийн оршин суугчид олон нийтийн сүлжээгээр гал зогссон тухайга мэдээлж байна. Гэхдээ босгочид гал зогсоосноос хойш гранат шидэгчээр 10 удаа галсан тохиолдлууд гарч байна. Гал зогсох тохиролцоог ийм маягаар зөрчиж байгаа тухай бид сануулж байна. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр нөхцөл байдал сайжраад байна. Бид тохиролцоог зөрчигчдийн эсрэг боломжтой бүх арга хэмжээг авах ёстой. Хэрвээ байдал муугар эргэвэл хариу арга хэмжээг авах болно. За дөрвөн орны төр засгийн тэргүүн нарын Минскт хийсэн уулзалтын үр дүнд инхүү орон нутгийн цагаар өнгөрсөн 15-ны шөнийн тэг цагаас эхлэн Донбасст гал зогсоож ирсэн билээ. Оросын хүмүүнлэгийн тусламжийн цугаа өчигдөр Украины зөв нутгийн Луганск хотод хүрсэн байна. Өнгөрсөн оны 4-р сараас Донбасст дайн тулаан ихснээс хойш Оросын талаас инхүү 14 дахь удаагийн хүмүүнлэгийн тусламжаа тус бүс нутгийн оршин суугчдад хүргээд байгаа юм. За энэ удаад хүмүүнлэгийн цуваа 680 тонн хүнс, 85 тонн барилгын материал, за 140 тонн шатхуун түлшийг Луганскд авчирсан байна. За өчигдрөөс Донбасст гал зогсох дэглэм хүчин төгөлдөр олж ихэсэн тул хүмүүнлэгийн цувааныханд хүндрэл бэрхшээл баг тулгарсан бөгөөд Луганскийн байдалч харьцангуй тайван байгааг мэдээлж байна. Харин одоо Донецк, Луганск хотуудын дунд орших төмөр замын Зангилаа хот Дебальцевогийн байдлыг тогтворжуулахад бүх нийтээрээ хүчин чармаалтай дайжилж байна. Хойд Солонгост их удирдагч Ким Чен Ирийн мэндэлсний 73 жилийн ог сүртэйхэн тэмдэглэж байна. Олон мянган хүн Пхеньян хотын төвд орших Мансу толгой дээр гарч Ким Чен Ир болон Ким Ир Сенийхээ хөшөөнд цэцэг өргөцгөөлөө. Мөн өчигдөр мянган цэцэгсийн баяр хийж төв талбай цугласан олон галт буудлагын шоу үзүүлжээ. Хойд Солонгост агуу удирдагч Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг нийтээр баярлах амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. За энэ жилийн тухайд Ким Чен Ир удирдагчийн мэндэлсэн өдрийг хүн амаа залуу удирдагч Ким Чен Инд үнэнчээ илэрхийлж, за Америкчуудын эсрэг тэмцэхээ харуулахыг уриалах өдөр болгон ашиглаж байгааг барууны хэвлэлүүд тэмдэглэж байна. Өчигдөр Пхеньян нотно осон цуглаан дээр хөдөлмөрийн намын наримчгийн дарга Чорен Хэ хэлсэн үгэндээ Хойд Солонгос Ким Чен Ир удирдагчийнхаа зэвсэгт хүчинд тэргүүн зэргээр анхаарлаа хандуулах бодлогыг нь үргэлжлүүлж Ким Чен Иний удирдлагын дор түүний гэрээслэлийг биелүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама лалын ус бүлэглэлийн дайчдын эсрэг хуурай замын хязгаард цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тогтоолын төслөө Конгресст өргөн барьсан байна. Албаныхны мэдээлж байгаагаар сүүлийн 6 сарын хугацаанд нийтдээ 12 орны агаарын хүчнийхэн лалын ус бүлэглэлийнхний эсрэг 2400 удаагийн цохилт өгч олон мянган хэд аврагчийг устгасан байна. Үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улс Иракийн хуурай замын хүчин болоод айдуу зөөлөн бодлоготой Сирийн засгийн газрын эсрэг үзэгчдийг сургахаар Иракт 2600 цэргийн зөвлөхөө илгээгээд байгаамаа. Иракийн хүчний байгууллагын ойрын хэдэн сард лалын ус бүлэглэлийнхэнд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх томоохон дайралтууд хийхээр төлөвлөж байгаа юм байна. За тиймээс Конгресст өргөн барьсан тогтоолын төслийн зорилго нь аврах ажиллагаа, лалын эд аврагчдын удирдагчдыг устгах, хязгаарлагдмал хуурай замын цэргийн ажиллагааг явуулах зөвшөөрлийг ерөнхийлөгч Обамад олгоход чиглэгдсэн юм байна. Хятадын хаврын баяр уламжлалт шинжилгээний баяр болохтой холбоотойгоор зорчигчдын урсгал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийнхэн бүхий л бэлтгэл ажлыг хангаж байна. Шанхай хотод л гэхэд өнөөдрөөс галт тэрэгний зорчигчдын тоо 383 мянгад хүрэхээр байгаа юм байна. За харин өнгөрсөн амралтын өдрүүдэд өдөрт 390 мянган хүн зөвхөн галт тэрэгээр үйлчлүүлжээ. Галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдан авахд хүндрэлтэй болоод байгаа юм байна. За баярын өмнөх өдөр буюу эрх лав гарагтал гэхэд 10 сая 300 орчим мянган хүн галт тэрэгээр зорчихоор байгаа юм байна. Үүний зэрэгцээ төмөр замын буудлуудад үгүй хот даяар аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүдийг авч байгаа юм байна.
За дан ганц Шанхай гэлтгүй Хятад даяар зорчигчдын урсгал эрс нэмэгдэж автобус, галт тэрэг, онгоцоор үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг нь хаврын баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг уламжлалтай нь холбоотой юм. За Тээврийн яамнаас нь мэдээлж байгаагаар энэ онд галт тэргээр нийтдээ 295 сая хүн, агаарын тээврээр 57 сая хүн үйлчлүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна. Хятадд бэлгийн тооллын шинэ жилийн баярыг ирэх 18-наас 25-ны хооронд тэмдэглэх юм. Эрхэмлэгчтэй бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарын дугаараа зөвлөлээ. Та бүгдийн шинэ 7 хоногийн ажил үйлс өдрөг бүтэмжтэй болтугай.